Цэрэнбилийн даваасран сайд минь ажиллаж үзэж хар хормоо түргэл. Он цагуудын өмнө цахиагийн илбэгдэрж нүүхүү үлдэхүүгээд улмаар хар хоринд нийслэлээ төвлөрүүлэх химээснийг эдүгэн төр засаг албажуулж байгаа. Ерөнхийлөх санаачлан засаг бодит үйл ажиллагаа болгоод явж байгаа. Ажлыг засгийн гишүүн даваасран удирдах байгаа. Энэ үйлс болбоос туйлын зөв бөгөөд тэртэл ЭБ-гээ дугарч байхад нь улсаараа ажил хэрэг болгосон бол Эдүгэ Улаанбаатар сая 500 хүнээрээ хотолцож, уярт автаж, бетонон ширэнг болохгүй байсныг худлаа гихнээ үүнээс илүү дээр нөхцөл энэ хотод үлдэх байсанд хинч эргэлцэхгүй бай. Нийслэл Улаанбаатар хот авилгын хорлол болж, газрын 8-ны бай болж, эрх мэдлэлтнүүдийн шунал тачааллын хордлогын суурь болохгүй байж болох байсан уу гэвэл болох л байсан. Түүх хилээд өгч байна. Одоо хожимдсан ч илүү дордохгүй тулд хар хором хотоо даруй барьж босгох ажилд эргэн бүр анхааран дэмжээсэй гэж үнэхээр чин сэтгэл үнэмшлээс уриалмаар байна. Хот маань өнөөдөр уярын усаар таарсан өтгөн шингэний шингүүр, иргэдэн аюулгүй, баталгаагүй, стандартгүй орчны туршицууд болоод удлаа. Эрх баригчид нь албан тушаалын синтед суугсад нь өөрсдийн эрх ямбыг л гагц бодон, шунал тачаалаа өндөрлөх суурийг эл хотоор бүх цаг үед тавьсныг энэ зууны уярын үйл явцууд төгс харууллаа. Авилга хороолол сэлбэд сэлсэн совтлот гихчээс эхлээд сонгодгоор бидэнд ойлгууллаа. Одоо эрх мэдлэлтнүүд эдгээр барилга, хогийн ургамлуудыг нураахгүй гэдэл сууцгааж байна. Эзэмшигчд нь ер нь салаавч үзүүлэх маягтай. Аргагүй л дээ, авилга гихч нь амаар нь гартал өгсөн биз. Тэрэндээ лаахадад манай хотын удирдлагуудыг хөдлөхгүй янзтай. Ямар сандал цахим шок контентууд Сумья базрыг түргэн өвөл болоосоо гэж хэлүүлж байхав. Нөгөө талдаа чойжилсрон өвөл битгий болоосоо гэх маягийн залбиралтай сууж байгаа. Зуны цагт бол эргэншин буй нүүдэлчдийн маань ихэнх нь хэр талд одож одоохондоо хот арай сэлүүн байна. Ирэх сар гараад баахан удалгүй түгжрээ хүрхэрч эхэлнэ. Түгжрлийн сүхээс сайд дээлэндээ багтахгүй хилэнтэй дэрэгдэх ард түмэн түүнээс ч илүү хилэнтэй цаг хугацаа мөдхөн альсвэ. Манай улсын үнэн нүүр царай, манай хотын төгөлдөр илэрхийлэл ийм л буй бүлгөө. Хойд нутгаас татаж ард түмнээ шахдаг Ананд базар, Бат төмөр хоёрын шатхуун Улаанбаатарын зам дээр хөдөлгөөнгүй машинуудыг хөдөлгүүрт шатаж нийслэлийн маань тэнгэрт утаа угаар олгойдон ард иргэдийн уур цухал амаараа хальж машин зам түгжрэл дунд гар зөрөлдөн заамлцах нь үйл юур. Сая наадмын өмнөх 2-3 өдөр Улаанбаатар зүгээр л царцсан зогссон. Гадаадын дарга нарын айлчлал мөн хөрөнгө оруулалтын чуулган давхцаж манай улс хөрөнгө урих бус хүмүүсийг залхаагчдын орчин болохоо илэрхийлсэн үйл явдал болж өнгөрсөн. Үүний буруутан хинбэ? Төр засгийн удирдагчид он жилүүдэд эрх мэдлийн халуун сэнти эзлээд хамаг ард түмний эдүүгэн цухалд авчиргсад өөр хинч биш. Одоо тэд маань 76 байгаад эдүүгээ 126 болох хуулаа баталчихсан. Зандан шатар дарга эрх парламентийн 126-г эх хонд хар хоромд дугуй томог гэр бариад хуралдуулдаг болох хэрэгтэй. 126 гишүүний тэндээ ажиллаад хотоо босгох хэрэгтэй. Засгаа хянаад, хүрлсөх ерөнхийлөгч санаачилсан ажлаа газар дээр нь хянаад, хар хором хотоо нин даруй босгож, засаг төрөө тэндээ төхнүүлэн Улаанбаатарыг чөлөөлөхгүй бол үнэхээр болохоо байгаад удлаа. Шагдар сүрэнгийн гүр базрын хилээд байдаг. Дэлгсэн тэрлэг шиг нутгийнхаа энгэрийн шилбийн утсын чинээ орчинд эх орны иргэдийн тал ингэж амьдрах ёсгүй. Хар хормоо нин төрөөн төхнүүлээ. Даваасран сайд минь ажиллаж үзэж хар хормоо түргэл.